Өөрийнхөө хэрэгсэн хуулиас ч болоод ерөөсөө энэ дэд гэрмүүд чинь илэрхгүй байж тээ. Мөн улс төрийн тухайн гишүүнийг мөрдөн шалгах тэр улс төрийн зорилгоор мөрдөн шалгах эрсдэл нь арилгын хэрийг илрүүлэхгүй байх эрсдлээс бол хамаагүй бага байж тээ. Тийм учраас та бүхэн бол энэ хууль янзлаач хэрэгжүүлэлтийн 2011 онд өгсөн. Өөрөөр хэлбэл хэрэгцүүлсний байгууллагын ажлын сүлжээс дэгдэн орсон улсад учраас энэ гэрээс даасан тэр заалтуудыг бол үргээ биелүүлж гэсэн таатай гэсэн юм байна. За шүүд шотлоо. За өнөөдөр бол өнцгөөс гарсан мэдээлэлтэй дагуулгууд бас нэг тайлбар хийж байна. Өнөөдрийн өнцгөөний жижиг сошиал хавтараа өнөөдөр өнцгөөний шийдвэрлсэн агаар агуулгаар сэргээс өгөхөөр тайлбар хийж байгаа учраас яг өнөөдрийн усгийн гишүүний өөрийн төлөвлөлт хүнтэй өгөхөөр гэдэг шаардлага тэр нь хэлж байна. За ер нь бол инженеэр бол бидний үйл ажиллагааны гэхээр өөрийн төлөвлөлт хийх бол хаалт хасаад байгаа асуудал. Нэг бол хэлбэл болохгүй байгууллагууд батхан нэг юм байх ёстой гэсэн юм. Тэрбод нь 2013 оны 9 сарын 15-нд Монгол Улсын төрийн тухайн скулптурын зургаалын дөрөвийн шинэ заасан бол агуулгын техникийг гэж хараад үзтээ. За энэ дээр бол хууль тайлбар хийх агуулгаас бол энэ шалгал тухайн тавьсан тухайн энэ бол хилцэн тайлбар. Үгүй өгчсэн тайлбар гэх юм уу. Өмнө нь үндсүүрийн цэцгийн 2012 оны 2 октобер 30-нд болсон энэ шийдвэр бол энэ хэрэг үйлдэл газар дээр баригдсан гэсэн энэ хүслийг амжилж байна. За усын хууль иргэдийн одоо үндсүүрийн цэцгийг одоо илэг байсан гэх юм уу энэ агуулгыг өөрчлөлтөд энэ хэрэг үйлдэж байхгүй буюу тэргийн газар дээр байршуулсан гэсэн юм байна. За хэлцэн хууль бол гимтэр үйлдэл газар дээр баригдах, гимтэр үйлдэж байхдаа тэргийн газар дээр баригдах бол агуулгын бол ялгаагүй. За хоёрдугаар зүгээр энгийн тоон тайлбар хийх юм бол гимтэр үйлдэж байгаа хүн тухайн газар дээр баригдах нэг асуудал, гимтэр үйлдэж байхдаа тэргийн газар дээр баригдах гэдэг бол өөр асуудал гэж хэлэх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр энэ чинээс мэдээлэл гаргаж чинь үздүүл явж үзэх юм хэрэг яг энэ өнцгөөний цэцгийн манай жишээлбэл 10 3 засгийн дараа бүжингүү болсон шийдвэрийг 10 дахин сэргээсэн байна гэдэг үгээс байхгүй маань ихнэрээ. За 3-р нэг зүйлийг бас нэг шийдвэр өндөр болчихсон үгээс 2013 оны 1 сарын 15-наас хойш энэ усгийн хуулийн хууль агуулгаар дахин сэргээсэн боловч сэргээлээс улсын ерөнхий прокуророос усгийн хуулийн гишүүний өрөөгийг төлөвлөжүүлэх тухай тавьсан санал хүсэлтийг нэг удаа хүлээж авсан практик байхгүй. Энэ усгийн хуулийн гишүүн гэмтэр үйлдэл гэсэн үг бас биш юм аа. Энийг бол зөв анхаарах шийдвэрт усгийн хуулийн талаар үүрэг чиглэл өгөхгүй иргэний үнцгийг хамгаалж өнцгөөдөө хамгаалсан эрхийг төрөөс хамгаалж энэ байгууллагын шийдвэрийг хүлээж авахгүй байгаа юм бол бидний Өнцгөөний гишүүдэд асуудал багш надад тавьж болно. Өнцгөөний гишүүд уралдааны аль шатнд хинч асуудалж хариулах ихтэй заан гишүүд асуудал байна.
있습니다. 어떻게? 이렇게 하고 알았지. 인기를 거들어 썼고, 인기를 하면서 이 모든 것이 그렇게 그렇게 누가지 있으니 그 육성하게 하고 그 특성이 있을 거다 되는 거죠. 그 다음에 어떤 것들이 대회 가서 나와가는 세계에 따라 지나서 친구하고 이렇게 있으니 이게 진짜 뭐 저기 이 소위 스누구 육수 이렇게 진짜 저기 서로 인데스 나라에 가서 이번에 막상 밑에 때 어떤 분들을 들어서 이 목소리 듣지 않아요. 어디서 어떻게 수도권 어디에 그러니까 중국어였습니다. 나중에 아무 사람 당연히 계시다가 이미 어떻게 그 뒤에 있어서 그러니까 볼수 있습니다. 이게 소피하고 파우나스 눈이 갖고 있대. 친구가 혹시 들어가는 거 혹시 힘들게 그 다음 모르다 이제 지금 그래서 이 아까 소피가 해야지 이미지를 먼저 우리가 좀 지금 정서서 보고 이게 다 오버하는 세계를 또 아까 우리 친구가 좀 있으면 이 소피가 중국어로 좀 보시죠. 자, 어디 가서 그 일이 없어. 내가 처음 볼 때는 이렇게 내가 사업만 이해가 가요. 그 어찌로 저희도 그때가 지나는 게 고루 세이프의 중 이게 무슨 봐서 이 세이프의 중만 이제 모르는 게 이중 가서 시죠. 세이프의 그걸 잘 가지고 있습니다. 이 하고 쓴 게 진짜 성공도 모습을 이렇게 보다가 이게 저렇게 이게 하고 있습니다. 운수 같은 짜서 운수 같은 것도 인터넷 하고 쓴 그거 있죠. 세이프의 시험을 봤어. 운수도 스타일을 그때 인터넷으로 또 선보였어요. 자, 이거는 일부러 어떤 운수를 이렇게 다양하게 수비할 것이. өөрсдийнхөө ойлгож байгаа юу гэж тайлбарлах нь үндсэн ойлголтыг тайлбарлах арга зүй болдог. Тухайн асуудлыг зөвхөн үжилсэн юм уу эсвэл түүхэлсэн байдлаар тайлбарлах нь зөвхөн өөрөөр процессыг байнга төсөөлөх болон шүү оюутны яриад тайлбарлаад байгаа энэ асуудал үндсэн хуулийн зүйл заалтыг ямар агуулгаар тусч ийнэ гэдгийг үндсэн хуулийн зүйлээр шийдвэрлэх шийдвэрээр тайлбарлах хийх ёстой гэсэн ярьцлаатай байна. За, иргэн аюун бол 지금 방금 말씀드렸는데, 문서가 어제부터 미션이 가서 이틀 나왔습니다. 이틀 한참 놓치도 같은데, gemti를 다 독점. 자, 밑에가 비디오도 gemti를 다 독점 기. 어제부터 미국이 기준대, 영업은 언사를 인내스 하고 또 언 가상. тухайн конфликт холбогдсон шалгалт байгаа процессыг гэмтэлд холбогдсон гэж ойлгох зүйтэй гэж бодож байна. Гэмтэлд холбогдсон гэдгийг ганц одоогийн баталгаажаад байгаа зэвлэн боолын зургийг заасан гэмтэл үйлдэл байх нь өөрөө тэрийн газар тоглоомжтой байлгасан гэж үндсэн хуулийн утга агуулгыг явцууруулж ингэж тайлбарлаж хойдуулж байгаа нь өөрөө үндсэн хуулийн зөрчил болж байна. Үндсэн холбогдсон гэдэг нь тухайн гишүүнтэй холбоотой онлинсан тухайн онлыг шалгаж байгаа тэр процессыг өөрөө гэмтэл холбогдсон гэж ойлгож үзэх зүйтэй гэж бодож байна. Амар Сервис
бодохоор дөрвийг гаргаж өгнө гэсэн ийдүүд байгаа гэж ийм асуулт явсан шүү дээ. Нэмэлт айлгуулаар таах нь агуулгаар нь дахин зэрэгсэн байна гэдгийг хэлсэн шийдвэрж өгнө. Тайлбар нэмж хийсэн. Мэдээлэл гаргахтаа бол түн гаргаж өгнө гэдэг агуулгаар явуулж байсан. Гэхдээ яг өнөөдрийн ямар distinction agуулгаар нэгтгэсэн бол санаасаар гэдэг одоо дээрээс нь mas мэдээлэл гаргах маань одоо энэ маргааны хэлбэрч айлч уншаад бидний шалтгаан үүсгэх хэрэгтэй гэсэн үг гаргаж байгаа. Энэ агуулгаар зүйл байгаа гэдэг үнэхээр distinction кемокшны асан дэсэн тэгээд яваа. Жонсон шүү. Саад шиг янсан мэдээлэл гаргах таав гэсэн асуулт. Мэдээлэл амжилт үзүүлэх хамбаа амцаач өгтөл наах. Хаудын судсан. Гайчулт адам осын бодын хатсгүй бас бай. Тэгээд манай осын энэ үеж байх нь ирийн одоо нотхойнтайгаар ажилласан болсон ийм одоо заахтай уусаа танаас ажил мосын хойд татам үзүү ийм ус байна. Мэдээлэл гаргах нь ер нь бол оюутны ихэнх төлөөлөгч оюутны хэлснээр бол яг ийм утгатай зөвхөн гинтэр үүдэж байхдаа ноцох баримтаар баригдсан тохиолдолд хатсгүй байдал одоо их бүрийн төлөвлөлт болно. Босод ямар ч үед хатсгүй байдал нь үүсдэг 42 улс байдаг. Тэр 42 улсын нэг нь бол Монгол улс юм аа. Одоо тайлбар хийсэн байсан. Бид мэдээж энэ маргааны явцад бол нэгнийхэн дагуу бид эдгээр төлөвлөж байгаа асуулт хэрэгтэй. Тэр утгаараа өмнө бид асуултуудаас бийдсэн. Энэ асуултууд донд ямар 42 улс байдаг юм бэ? Байдлын бол тэр улсууд нь одоо эртүүд огцоноо хөвч ч юм уу, Монгол улсаас ирдэг ч юм уу. Эсвэл дэлхийн дахин хүний дээддэг эртүүд хоёр өмнө үзсэн тийм бүдэн зөвшөөрсөн ямар улс байна вэ гэдгийг асуухыг өмнө хүссэн. Яагаад асуухыг хүссэн гэхээр бидний өөрсдөө тийм улс шаад үеийн асууж байна. Тийм улс харин хараагүй болохоор хараагүй болохоор асуух хараагүй байгаа гэдэг. Бас 35 доллар болсон үзүүлж байна. Гэвч эдийн засгийн нотгоонтойгоор аюулсах тохиолдол чинь ухаан одоо хүчирсэн танхай нэгэн гэмтэлдээр байдаг болохоос эдийн засгийн гэмтэлдээ одоо нотгоонтойгоор шууд аюулсах гэж масаа байдгүй байна. Өмчөсөн шамжуулах ихтэй ашиг зөөн үгүй юу, ажил авч яах үгүй юу? Хүний ажил авдаг ажлын мөнгө хоолой өдөр хүмүүс яж байхгүй шүү. Тийм юм асаа. Тэгэхээр эдийн засгийн гэмтэл үйлдсэн улсын хуулийн гишүүн бол одоо хаалттай. Одоо энэс болоод улсын хуулийн одоо гишүүдийн суулч гэмтэлтүүдийн суулж очихаар гэсэн үүрэгтэй хэлэх байна. Ийм учраас энэ асуулт үнцгөөний анстай асуудалд энэ даатын үнцгөөний зөнд төвчүүл болсон. Энэ тав одоо дахин улсын хууль агуулгаар хэрэгсэн байна гэж үнцгөөний хангаж байгаа. Энэ бол маш анхааралтай үзсэн судалгаа хийсэн байна. За чинь байдаг шүү. Тэгэхээр энэ хүн гişүн ekonomik kültürel kultursun basın. Seni ülke sorduğu sorduğu que sayı benim temsil sorduğu en az ortada en çok öyle bir sandviç gibi bir sandviç olacak. Benim bir aşırı çalışmış. Ne pardon. Ихэнх төлөвлөгч тайлбартай нэг юм нэг
дахин сэргээс асуудал биш ээ. Энэ зургийн сүүлийн юм шүү тийм ээ. А энэ бол үндсэн хуулийн 29-р зүйлийн 2 дахь заасны дагуу халдшгүй байдлын гишүүний халдшгүй байдлын хязгаарлалтыг тогтоосон асуудал юм аа гэсэн ийм тайлбар байна. Хэрвээ хотын их хэрэгжүүлсэн тав хүн итгэжсэн энэ асуудлыг тогтоож итгэжсэн болов уу гэж ойлгоод таанаас энэ асуудлыг ашиглаж байна. Яг өөрсдөө яг юм гишүүн бол ихэнх төлөөлөгчид гишүүний халдшгүй ахын байдлын хязгаарлалтыг тогтоосон асуудал болохоос энэ үгээр бүрүүчийн хүчингү болгосон үндсэн хуулийн зүйн хүчингү болгосон зарлалтай давцаа агуулгын хэлээр бичээд байгаа биш ээ гэж хэлдэг шүү дээ. Шинэ юм гэж хэлдэг гэсэн. Энэ талаар санаа авсан. Энэ дээр бол хоёулаа хэлмээр эхнийх нь бол гишүүний хатшгүй байдалтай холбоотой юм асуусан. Мэдээж гаргасан зүйл улсын төрлийн гишүүн хатшгүй байх ёсгүй гэдэг утгасаар нэг юу одоо утгасаар мэдээж бол гаргаагүй. Тодорхой хэмжээнд хатшгүй байх ёстой энэ үзүүлэх зарчмыг бол бид бүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ өмнө миний хэлсэнчлэн энэ бол нөгөө давс тааруулах асуудал байна. Хэдэрхий их цар хүрээтэйгээр энэ асуудлыг шийдвэрлэхэд улсыг бол одоо улаарч юм гэж хэлэх нь байна. Яг энэ үзэлтэй үнэхээр гэмтэлд холбогдно гэдэг холбогдсон гэдэг дөрвөн ганц гишүүний асуудал яг энэ асуудал бол зөвхөн тэр улсын хурлын гишүүн гэмтэлд холбогдсон тэр үнийг ялгах асуудал биш шүү дээ. Жишээлбэл өөр иргэн гэмтэлд холбогдоод гэмтэлтэй холбогдсон тэр шаардлагатай үйлчлэх ёстой нотлог баримтуудыг ДНК хийлгэх гэдэг юм уу ямар нэгэн баримт нь их хурлын гишүүний гэр орон ажлын байранд авааж тавьсан гэхэд энэ асуудлыг яаж шийдэх вэ? Гэмтэлд холбогдсон уу холбогдсон? Заавал гишүүнийг бид нар муудах гайгүй шүү дээ. Гэтэл улсын хурл энэ өнцгөөс ерөөсөө энэ асуудалд хандахгүй байна. Өөрөөр хэлбэл санаачлагаараа гишүүн өөрсдөө энэ гэмтэлтэй холбогдсон асуудлуудыг одоо хөдөлгөлзүүлээд юм уу өөрөө их хэсэг хөдөлгөлзүүлэх юм санаачлаа гэх гэмт хэргийг илрүүлэх ажиллагаанд оролцохгүй байгаа гэдэг үгнээс бид хандж байна. Хоёрдугаар бол агуулгаар нь дахин сэргийлэх гэж байгаа тайлбарлалтыг би бол маш гайхсан. Яг тэр энэ дөрөв хэлсэн